Эрт үрдэн цагт маш олон мянган жилийн өмнөх түүх билээ. Бидний мэдэх эмгэн шулмын хөөхет насны тухай үлгэр юм. Гайхалтай далд ертөнцийн үлгэрийн нуранд амьдардаг байжээ. Бүр их дур бяцхан охин аз жаргалтай эд шидийн гэр бүлд мэндэлжээ. Тэдний гэр бүл онцгой эд шидтэй гэр бүл байсан бөгөөд эд шидийн оронд бүгд л далавчтай байдаг байжээ. Бяцхан охины багнаас маш дээггүй, сахалхангүй байсан бөгөөд тэр багын жаахан бусдыг шоглогдог болж бүтэхгүй зүйл туршиж хүүхдүүд тэрнтэй найзлахаас зүгтаадаг болов. Гал асааж, голыг дундуур нь хоёр хувааж эд шидэ байнга ашигладаг байлаа. Түүний сургуульд орох нас болжээ. Эд шидийн үүлэн дээр оршидог гайхамшигтай сургууль байлаа. Хичээлийн эхний өдрөөс л тэрээр унтаж хичээл хийхгүй багшийн өөрийд хөргөв. Багш түүнийг шийдэгчээ. Өөр анги руу шилжүүллээ. Гэвч нэг өдөр түүний эд шид улам хүчтэй болж эд шидээ гайхсан охин дахин алдаа гаргаж өөр нэг найзынхаа далавцыг бэртээлээ. Сургууль дотор эд шидээ дураараа ашиглах хориотой байсан тул тэрээр маш хүнд шийтгэл авсан байлаа. Сургуулиас нь түүний далавчийг тайрах шийтгэл онов. Мэдээж энэ шийтгэл маш хүнд тусжээ. Түүний энэ үйлдэл санаадаа үйлдэл биш байсан тул маш худрах бус санагтав. Тэр үймэлдэв сахилгагүй хүүхэд боловч муу хүүхэд биш байлаа. Сургууль түрүүнийг ялгаварлаж шийдгээгүй байсан бол сайхан сэтгэлтэй хүүхэд байх байлаа. Ингээд нисэж чадахгүй болсон нь түүнд маш хүнд тусаж жирийн хүүхэддээс ялгаагүй болов. Гэхдээ түүнд эд шид нь үлджээ. Гүниглэж уйл суугаа охиндоо аав ээж нь нисдэг шүүр худалдан авч өглөө. Энэ түүний анхны унаа байсан бөгөөд тэрээр маш аз жаргалтай болж түүний баяр баясгал нь эргэн ирлээ. Гэхдээ түүний сэтгэлийн гүнд үзен ядалт байсаар нэг өдөр сургууль руугаа очиж сахилгаагүй зангаа дахин гаргалаа. Сургуулийнхаа хаалгыг эд шид дээрээ эвдэж орхисноос болж тэрээр сургуулиасаа бүр мосон хөөгдөжээ. Ингээд гэртээ хэдэн жил суусан юм мэдэхгүй. Гэртээ гүниглэж сууж агаад нэг өдөр голын ирэг дээр очиж сууж байхад нь нэг нүдтэй мангаас ирж түүнийг харааж орхив. Тэрээр үзэшгүй муухай эмгэн шулан болон хавирчээ. Хинч түүнийг таньсангүй. Хүүхдүүд түүнд итгэхгүй шонхайлж хайртай аав ээж нь хүртэл таньсангүй. Аав ээж нь хөрши охиноо их л хайсан байхдаа хинч түүнийг таниагүйд бол тэрээр их нутгаасаа явхаар шийдэж алсхол эмгэн шулмсуудын нутаг руу зүгтаажээ. Одоогийн намдардаг Тахиан хүлт баяшинда ингэж ирсэн түүхтэй эмгэнлээ. Үлгэр ингээд дууслаа хүүхдүүдээ.